Ангууч нэрээр олноо танигдсан Баттүр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн элч боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн 100% нийслэлийн өмчөд авлаа. Дуу шүлгийн уралдаан өндөрлөхөд 2 хоног үлдлээ. Цэргийн Думбажгийн чуулга Улаанүд хотноо тоглоно. Сэлэнг аймгийн Ерөө Түшиг сумдад гарсан ой хэрийн төмрийг унтрахаар албахагчид ажилласаар байна. Солонготын даваа болон орон нутгийн замд халтар гагуулга ихээр үсжээ. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ангууч нэрээр олноо танигдсан Баттүрийг Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас өсвөр үеийн хүүхэд залуучуудын элчээр томиллоо. Баттүр нь 2021 оноос тус байгууллагын олон үйл ажиллагаа санаачилгыг дэмжиж ажиллаж тасралтгүй оролцож иржээ. Мөн тэрээр анхны хандивлагч нарын нэг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдийг чадваржуулах жиу-житсугийн клуб байгуулж хүүхдүүдэд шип багц хандивлах зэрэг олон ажлыг хийсэн байна. Энэхүү тууштай байдал нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй хүртээмжтэй ирээдүй бүтээхэд туслаа хэмээн үзэж энэхүү элчээр томилжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн 100% нийслэлийн өмчөд авсан байна. Тодорхойлбол 1993 онд тус хүрээлэн өмч хувьчлалийн ягаан тасалбараар хувьчилж 70%-ийг нийслэлд, 30%-ийг хувийн өмчөд шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлд 49%-ийг, эргэн нэмд аваа 51%-ийг эзэмших болж, улмаар 2007 онд 100% түүний эзэмшил болсон байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн анх спортын зориултаар 38.6 га талбайд байгуулсан ч одоо 12.6 га болж хумигджээ. Түүнчлэн 2008 оноос хойш 4.6 тэрбум төгрөгөөр нийслэлийн зүгээс тогтчлт урсгал засвар хийсэн ч 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарлсан байна. Өдгөө хүрээлэн өвлөгчөд өвлөх эрхээс татгалзах хүсэл гаргасныг үндэслэн үр төлбөрт суутганд тооцох хилцэл хийж нийслэлийн өмчөд 100% шилжүүлж аваад байна. Ice Global телевиз агва ялтын сэдвт дуу шүлгийн уралдаан зохион байгуулж байна. Шагналын сан 14 сая төгрөг. Авга эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан Ice Global телевизээс дуу шүлгийн уралдааныг зарласан. Уралдаанд Монгол, Орос зөвлөлтийн уран бүтээлээр оролцох боломжтой. Түүнчлэн заавал орос хэлээр бус монгол хэлээр дуулж шүлэг уншиж болно. Уралдаан дуусаад 2 хоног үлдээд байгаа учраас бичлэгээ яаралтай ирүүлээрэй. 8 мая. Бродийн нийслэл Улаанүд хотноо болох Монгол, Орос хизээд ахын дүүс тоглолтод Цэргийн Думбажгийн Эрдмийн чуулга оролцох гэж байна. Цус чуулга 1932 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж дуу хөгжим бүжгээр дамжуулан Монгол улсын батлан хамгаалах салбарын бодлогыг дэлхийн улс орнуудад түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах ажлыг хийж байна. Энэ ч утгаараа Бродийн үзэгчдэд сонирхолтой үзэлбэрийг бэлтгэжээ. Тэд орос хэлээр уран бүтээлээ толилуулах юм а. Тэдний тоглолт Бродийн драмын театрын тайзнаа 8-ны өдөр болно. Манай улсын нийт газар нутгийн 8 орчим хувь нь ой хэрийн төмөрт өртөх байдал маш өндөр, 26% нь өндөр, 15.4% нь дунд түвшинд байна. Тодорхойлбол Төв аймгийн 17 сум, Дорнод аймгийн 14 сум, Сэлэнг аймгийн 4 сум, Хинтэн аймгийн 3 сум, Архангай аймгийн 2 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг, Сүхбаатар, Булган, Хөвсгөл аймгийн тус бүр 1 сум маш өндөр үнэлэгджээ. Тиймээс ой хэрийн төмөр гарах эрсдэл өндөр байна. Он гарсаар 12 аймгийн 57 сумдад 87 төмөр бүртгэгдээд байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 35%-аар өссөн үзүүлэлт юм а. Өнөөдрийн байдлаар Сэлэнг аймгийн Ерөө Түшиг сумдад гарсан ой хэрийн төмрийг унтраахаар албахагчид ажилласаар байна.
Ихэнх нутгаар нойтон цаас хурд тундас орж байгаатай холбогдуулан Солонготын даваанд болон хот хоорондын автозамд халтаргаа агуулга үүсэж үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Уг нь завхан азтай замын зорчих хэсэгт битүү тогтсон мөс цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэж автомашин зорчиход хэвийн болгосон. Гэвч ажил үргэлжилсээр байна. Иймд иргэд тээвэрчид малчис та бүхэн хол ойрын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцастай хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.